Тэгэхээр засгийн газар эрүүл мэндийн салбарынхныг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөллөө тодруулбал эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө ерөнхий сайдад асуудлаа тавьсан шинэ хуучин гэсэн ийм хоёр цалингийн бодолттой явж байна. Цалин бодит байдалд нэмэгдсэн юм шиг нэмэгдээгүй юм шиг байна гэдэг асуудлыг хүндсэн. Тэгвэл өнөөдөр засгийн газрын хуралдаанаар сүүлд нэмэгдсэн нэмэгдэл цалин дээр нь нэмэгдлүүдийг тооцож олохоор боллоо. Энэ шийдвэр 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлх юм а. Үүнд эмч эмнэлгийн ажилтнууд ямар сэтгэлтэй байгаа болон иргэдийн байр суурийг үзэгчдэд хүргье. Намайг одоо хуваахта баасан хүү гэдэг улсын нэгдсэн зөв эмнэлэгнийд одоо 29 жил ажиллаж байгаа. Бид нар болохоор шинэ болон хуучин гэсэн хоёр цалинтай 1 сарын 1-ээс цалин нэмэгдээд сая 750 гэсэн цалинтай болсон хэдий боловч одоо бид нар одоо нэмэлт одоо зэргийн нэмэгдэл нөхцөлийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл гэдэг яг ингээд өөрсдийн хөлбөрөөр олж авсан нэмэгдлүүд бүгд хуучин цалин буюу сая 347 мянган төгрөгөөр бодогдоод 30% нэмэгдэл бол үндсэн цалин дээр бол ерөөс орж ирэхгүй хасах төлөвтэй цалин авч явж ирсэн. Одоо энэ шийдвэр гараад ирэх юм бол ерөнхийдөө сая 750 мянгаар зэргүүдийн нэмэгдлийг бодох сая 347 мянгаар бодох хооронд бол асар их зөрөө гарч байгаа. Өнөөдөр ингээд пэсэр ингээд хараад маш их баярсан. Гэр орондоо зарцуулах мөнгө ажилдаа гаргах сэтгэл урам зориг бүх юмд бол ер нь асар их өөрчлөлт гарах байна. Бид нар чи ажилласан жилийн нэмэгдэл гэж бий. Хоёрдугаар зэрэг цолны нэмэгдлүүд байна. За тэр зэрэг цолны нэмэгдлийг чи авах гэж бас тодорхой хэмжээнд маш их цаг хугацаа зарцуулсан байгаа шүү дээ. Одоо юу гэдгийг бид нар ахлах зэрэг авлаа гэхэд доод нь 8 жил ажиллаж байж тэгээд тэр ахлах зэргийн шалгалтанд ороод за энэ хүн доторхын гэдэг юм уу, мэсцлийн гэдэг юм ахлах зэрэг юмч боллоо. За дараагийнх нь дахиад 5 жилийн дараа тэргүүлэх зэрэг, за тэрний дараа зөвлөх зэрэг гэдэг юм уу. Тэгээ энэний хажуугаар мөн докторийн зэргийн нэмэгдэл байгаа. Тэгээд энэ зэрэг цолны нэмэгдлүүд чинь одоо бидний насан туршийн хөдөлмөрийн үр шим байхгүй. Тэгээд тэр хөдөлмөрийн үр шимийг чинь үүдээ одоо хуучин нэг бага хэмжээний мөнгнөөс за нэг 10%, 5% гэдэг юм уу тийм нэмэгдлүүд ордог. Тэгээд тэдний чинь баг дүнгээс тооцоод ахаар мэдээж яг гар дээр ирж байгаа мөнгөний хэмжээ бага байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд одоо олон жилийн хөлс хөдөлмөрөө эрдэм мэдлэгийн оюуханаа зарцуулсан тэр юм бас зөв үнэлүүлэх нь одоо бид нарт ашигтай л гэж харж байна. Эмчнэрийн цалинг бол нэмэх ёстой. Одоо эдгээр бол аюу хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс шүү дээ. Тэр хасаад бүхэн сайдар амралтын баярын өдөр их бүгдөө л ажиллаж байгаа шүү дээ. Би бол одоо орон нутгаас ирээд хагас саршгүй юмраар явж байгаа байхгүй юу. Тэр нь ачааллыг бол мэдэрч нэмэх ажилчдын цалин мөнгө хангалттай байх ёстой л гэж бодож байна. Цалин нэмэгдэнээс чинь өшөө биеийн дайчлалын нэмснээр чинь тий мэрэгжил боловсрол олон дээшлүүлнэ. Цаг наргүй цалин малин бага өдөр шөнөгүй ажиллаж байна. Энийг бол би зөв л гэж бодож байна. Зөв шийдвэр гаргасан байна. Тодорхойгүй боловсролын эмнэлгийн эрүүл мэндийн салбарын тодорхойгүй байгаад байсан. Би сонсч л байдаг.